хөдөлгөөр намайг. Би хөдөлгөөхгүй барьж байна. Би барьж байна. Би барьж байна. Чи папаар шийдэх. Би барьж байна. Би бариад байна. Бүгдээрээ сайн байцгаана уу? Миний шинэ влогт тавтай морил. Би 12 сарын голоор Америк нэгдсэн улсын Хавайд одоо ийм гоё үзэсгэлэнтэй сайхан газар их сургууль сурахаар явсан. Тийм манай дүү тэнд сураад одоо 3 дахь жилээ болж байгаа. Тэгээд дүүгийнхаа сурж байгаа сургууль руу apply хийгээд тэнцээд бас нэлээд олон юм болсон. Шууд тэр доороо явсан юм бол байхгүй. Нэлээд их юм болж байгаа. Тэгээд 12 сарын голоор энд ирсэн. Тэгээ халуун оронд өвлийн цагаар ирээд айгүй гоё байсан. Хавай болохоор ер нь Америкчууд өөрсдөө ч гэсэн хамгийн одоо баячууд нь те яг гоё амрах гэж очдог. Тийм юм тансаг зэрэглэлийн гоё газар нь. Тэгээ би ч яахав дээ тэгэл адилхан оюутан л хүн юм чинь ийм тансаг зэрэглэлийн өндөр хүртэхтэй газар амьдрахын тулд бас тэгэл ажил хийн, хичээлээ хийн. Яг л бусдын адил амьдрсан. За тэгээд хамтдаа миний хэрхэн амьдрсныг харцгаая. За би тэдийг хаана ирснийг хадаа. Ямар гоё газар вэ? Вау. Ёо миний урд ясан мэлгэн. Oh my god. Миний урд ясан мэлгэн. Амралтын өдрөө сайхан өнгөрдөг. Хичээлийн өдөр бол бид нар маш өглөө эртс ирээд хичээлдээ яваад тэгээ өдөр нь болохоор ингэж номын санд сууж хичээлүүдийг хийн, гэрийн даалгавар бол их хөгдөг. Гэрийн даалгавруудаа сайн хийн, хичээлээ давтна. Ингээ хөрхийн нэг нарлангаа ядраад гівтэж байгаа юм тийм байна. Тэгээд ажил руугаа орох гээд ер нь тэгээ гадаадд сурдаг оюутнууд хэцүү байдаг лээ. Тэр бол үнэхээр мэдээж ингээ гадаадд тэ орчин нь аягүй гоё сайхан байгаа ч гэсэн гэрээ санан хоол хүнсээ санан тэлзай завсаргүй хичээл намаа хийн, ажил хийн. Гэтэ мэдээж сайхан зүйлүүд гэсэн их л дээ. Konnichiwa. 안녕하세요. 근데요. What's up? Hey. What the heck? За амралтын өдөр сайхан өнгөрлөө. За хичээлийн өдөр би теннисний анги авсан. Тэгээ теннисний анги бол миний хамгийн дуртай анги байсан. Би ер нь жоохон спортоос хол төрлийн хүн болохоор ямар нэгэн спортыг чаддаг болъё доо гэж бодсон. Хөрхөдөө тэгээ суулах гад ингээ гар мараа зохиулсан ч үлээ. Манай теннисний анги өглөөний 6 цагаас ордیں۔ Нэг иймэрхүү гоё харагдаад байгаа юм да. Гэтэл л байгаа юм да. Тэгвэл одоо яагаад ингэж гоё яваад байгаагаас ойлгохгүй л байна. Би жишээл ингэж орж ирдэг. Нэг иймэрхүү харагдаж байна. Манай хөвсгөлийн замыг бол гүйцэхгүй юм байна. Өдөр уунал гоё л газарлаа юм л та. Гэхдээ арай амар гоё юм шүү. Арай л амар гоё шүү. Арай л амар гоё. Арай л амар гоё шүү. Round, yeah. And once you take those glasses off, put them in your pocket. We don't want them clipped on your shirt, okay? And if you have a bag on, put it by your feet. За шалгуулсан. Thank you. За ах намайг шалгах юм байна. Окей. За одоо American Idol үзгээд хаалгаар нь орох чинь чухам хүртэл юм болоод байна дөө. Амар удаан хүлээлгээд
Тэгээд одоо л арай гэж орох гэж байна. Interesting. I don't know. За шалгуулсан. Амар л гоё газрын дуугчтай юу гэсэн ч юм те. Баян хүмүүс энэ да. Япон хүмүүс юм шиг байна. Хаваад юм хоол ирж гэрэлж хаяг хөрмөөж хаяг байна. За одоо бид нар энд Американ Idol гэдэг нэвтрүүлэг байдаг шүү дээ. Шоу. Нэг юм үзэн. Ояна. Disney Resort-ийн нэгсэн. За би та хэдэд энийг харуул, энийг ярьж байгаа. За энд айгүй гоё өвөрмөц сонирхолтой ивент тахгүй юу? Энд ингээд хагасаа өдөр болгон болдог. Бидний сургуулаас жоохон зайтай. Гэхдээ бид нар бөөнөрөө ингээд машинаараа ингээд явчдیں۔ Машинтай найзтайгаа хамтдаа. Тэгээд одоо ер нь бол Америкийн одоо cowboy стилийн гэх юм одоо ер нь Америкийн хөдөөнийх нь бүжиг гэх юм. Гэхдээ бүр амар сакт, амар хөвчлөө. Бүгдээр ижлэгэн бүжиг хамтдаа бүжиглэн, бүжиг зааж өгнө. Тэгээ хосоороо ингэж бүжиглэн. Цагийг бүр амар гой хөвгчлөлтөө өнгөрөөл юм лээ. Би бол ийшээгээ явах айгуу дуртайсан. Бид нар бөөнөрөөр нь хагасаа өдөр алгаа явдаг гэсэн байхгүй юу? Яа, эндээс бүр гой харагдчихээн. Яа, цаанахч. Ямар гой харагдд юм бэ? Яа. Ингээд зэрлэг дахианууд ингээд явж байгаа юм би чамайг би чамайг чанж идээд би ядаргаагаа тайлж байгаа би чамайг би ямар гоё үзэсгэлэнтэй байгааг та харж л байгаа ах та. Ер нь үнэхээр гоё газар уу. Тэгэл нэг жоохон стресс тэгэрээ ч юм уу жоохон хэцүү ахаараа гэл далаа дээр очиод юм бодоол гэж сууж явах юм хамгийн гоё идэг. Гэхдээ яг Монгол маань нөгөө далаатай байсан бол гоё л ахасан баг л та. Гэхдээ энд нэг жоохон ойрхон нөгөө цунами төр болох гээд идэг. Тийм болохоор бас Монгол маань далаагүй байгаа нь нэг цунами ч юм уу нэг тийм байгалийн гамшгуудаас бас хол байгаа нь бас ямаа да. Your smile lit up. Хагас жил хаваад байсан ч гэсэн миний амьдралын хамгийн хайлайт үеүүд юм байна. Нэг болж үлдсэн, маш гоё дурсамж, маш гоё хүмүүс, маш гоё уур амьсгал, маш гоё хэцүүлүүдийг сурч авсан гоё хагас жил байлаа. Энэ хүртэл надтай хамт байж миний дурсамжаар аялсан та нартай баярлалаа. Одоо би зөндөө олон гоё бичлэгнүүд, гоё влогууд оруулах болохоор бас тийг нас үзээрэй. Баяртай, баярлалаа.